Контент боксийн бүтээл. За Жапатагаа одоо яг албаасаа танилцсан том шиг. Жапа. За Жапа ч одоо энэ Японд ирээд хэдэн жил болж байгаа юм? Би ч одоо 15 жил бараг болчихсон шүү дээ. Оо 15 жил идчихсэн. Хэдэн он бэ? Оо 8 оны намар юм уу да. 8 оны 9 сард ирж ирсэн юм байна. Сурхийнхаа хажуугаар хэрхэн ажилладаг байсан юм? Ямар хөө ажилладаг вэ? За би бол ерөнхийдөө сонингийн тэтгэлгээр ирсэн болохоор сонингоо тараагаад за тэгээ хажуугаар нь ажил олдоод янз бүрийн одоо ажил хийн штэ. Одоо барилгын ажил хийх үе байна. За тэгээд рестораны одоо зөөгч тэгээ дээрээс нь угаагч одоо тэгээд бүх юмыг л ер нь хийн штэ. Тэгээд тиймэрхүү л байлаа. Одоо тэгээд тухайн үеэсээ бол ерөнхийдөө одоо үе бол шал өөр болсон. Тэгээд тухайн үед бол тийм гадаад оюутнуудыг бол ерөнхийдөө гадаад улсуудыг бол нэг ажилд бол авах нь бол их бага байсан ерөнхийдөө. Гадаад бол авахгүй гэдгээс одоо бол ерөөсөө шал өөр болсон. Ажиллах хүнлээ үйл ерөөсөө бараг л тэгэл ямар л хүн байна бүгднийг одоо ерөнхийдөө Япончууд өөрсдөө ажил чинь дутцсан. Ийм одоо нэг яг цаг үедээ ирсэн байгаа болохоор тэгэл яг ямар ч ажиллаж байгаа юм болж шүү дээ. Гадаад байсан ч юм уу. Яг одоогийн Жапа яг ямар ажил хийж байна? Одоо хийж байгаа ажил гэх юм бол ерөнхийдөө яг Монгол оюутан залуустай тий одоо ерөнхийдөө цагийн ажил зуучдаг ийм компанид нэг найзтайгаа одоо ингээд хоёулаа компани байгуулад эхлүүлсэн. Тэгээд тэрийг хийгээд явж байна тий. За сайхан хоолоор байсан баярлалаа. Зүгээр. Тэгээ нэг бид хоёр ч бас одоо ирээд 7 8 хончиж байгаа. Тэгээ энэ хоолны соёл их гоё юм. Тэгээд ингээд амт чанар их гоё зөөлөн байдаг юм байна. Одоо би бас нэг дээр уулзж байхад нөгөө бас хэдэн Япон хүмүүс Монгол руу ингээ аялал жуулчлал хийх гэж байгаа гэдэг хийж байна. Тэгээ нөгөө Монголд очихлоор нөгөө одоо хамгийн чухал чинь одоо бас хоол юм байна. Аль тухайн очиж байгаа улсын тэгээ хоол амт байгаа даа. Манайхан болохоор одоо нөгөө ирж байгаа жуулчтай хоолоор хэр дайлж үйлчлэгээ хэр үзүүлдэг талаар одоо өөрт чинь ч юм уу ярьж ирсэн одоо тийм жишээнээс сонирхол бол. Манайхан бол ер нь бол нөгөө нэг юу байгаа түүгээрээ тайлгээд игдэн шүү дээ. Тэр шиг бол дайлах тал дээр бол ерөнхийдөө одоо юу чинь жуулчин очлоо, хөдөөний айл ингээд очлоо гэдэг ингээд бол дайлахын хувьд бол ямар ч асуудалгүй. Айгуу гоё дайлаа ингээд тий. Тэнд яг нөгөө нэг гадаадын яг нэг юм ингээд харагдаж байгаа юмнууд нь байдаг л да. Жишээ нь би одоо ингээд Японд Монгол руу дагуулаа явлаа гэж бодоход хоолны амт дээрэс нь ингээд нэг аягаараа бид нар чи ингээд айраг маригч ингээд дуудаг тий. Тэр мэр чинь болохоор ингээд жишээ нь Япон хүн болж байгаа тэр тал дээр ингээд чадахгүй гэдэг ч юм тий. Яг нэг тийм манайхан шиг ингээд нэг аягаараа ингээд уудаг. Тэгээд одоо ингээд корона гэдэг өвчин гарсан тий. Янз бүрийн юм байгаа шүү дээ тий. Ерөнхийдөө тэгэхээр тэр нь илүү их байгаад идэг болохоор бас тэрнээс жоох ингээд жижиглээд идэх ч юм уу те. Болж игэл хүн болгонд нь өөрсдөд нэг аягтай. Тэгээд айраг өгөх юм бол нэг жоохон арай зөөлхөн айраг идэх ч юм те. Тэгэл хүмүүс ч очиод гиз мэдсээ өвдөгчдөг. Тэгэл нэг 7 хоног айл зугаалах гээд очдөг. Тэгэл 7 хоног гиз мэдс нь өвдөөл ингээл им уугаал ингэсээр жолонлог үүсээр хагаал бүх аялын сайхан цаг хугацаа алга болгочдөг ч гэдэг юм. Тиймэрхүү байдаг болохоор тэр зүйл дээр их жоохон анхаарал их зүгээр ээж байна. Шууд их ингээл айргийг хөөхгүйгээр гиз дотор ч юм уу те тэгэл ингээл мах заах ингэхгүй айраг тэр одоо нөгөө махны амт өгнөр гэдэг түрүү ярьсан шүү дээ. Тий. Тэгээ яг хоо манахаар ярих юм бол юу шивтэр те малын нөгөө шивтэр гэж ярьдэн шүү. Тэр нь юу их бага үйл их зүгээр сайн угаагаа гиз санагдтыг тий угаагаад те тэгээд тосын жоохон багасгаад тий тэгэхгүй бол нөгөө улсууч нөгөө ингээд идэх гэх нөгөө шивтэр нь нүртэй бид нар болохоо тэрийг анзаардаг. Тэгээд тийм одоо энэ Япончууд гадаадууд бол айгүй анзаардаг. Шууд ингээд шивтэр нүрчдэг. Тэнгүүд нөгөөдөл чинь ингэждэг. Нэг жоохон тийм идэж чадахгүй гэдэг ч юм уу. Тэгээд нөгөө ариун цэврийн хувьд нөгөө 0-ийн хувьд одоо тэр асуудлыг юу гэж харж байна? Тэр чинь бол одоо юм хамгийн том асуудал шүү дээ. Ерхийдээ тий хамгийн тулгарсан асуудал. Тэгээд яг одоо тэрийг зарим газар гоё шийдсэн гоё газрууд бас байна. Сүүлийн үед бод бас яг янз бүрийн амралтын газрууд мацуудаар шийдээд явжлаа. Тэгээд ихэнх нь нөгөө шийдэгдэг газар. Тэгээд нөгөө модон жорнол руу ч авахаар бийц чаддгүй тий. Тэр чинь одоо ерөнхийдөө бол одоо энэ үед бол аим жоо 21-р зууны үед айгу аялал жуулчлал татгах байгаа бол одоо хоолн дээр анхаарах хэрэгтэй байна тий. Хоолн дээр анхаарах хэрэгтэй тий. Одоо би жишээ нь ингээл яг Японд ингээл аялал явж байгаа байхгүй юу? Ер нь бол аялж байгаа 14 хоног аялж. Тэгэхэд бол энд бол бүх орчин нь ингээд нээлттэй байна. Амт нь бүх сонголтууд нь байна. Ерөөсөө үзий харъя тий.
Би эргээд Монголдо очих юм бол нөгөө нэг бүх юм нөгөө хязгаарлагдмал болж ирдэг. Хараат болж ирдэг тий. Тэгээд одоо бид нар чи энэ улс одоо Япон жишээ нь бол өөр ингээд маш олон үндэстэн цугларсан. Тэгээ Азийн л бас нэг хотчтэй. Тэгсэн хэрнээ Европод нийтний хоолыг идэл үйлчлэгийг аваад ингээд мөнгөн эргэлт, цусны эргэлт бол ингээд зогсолтгүй шүү дээ. Манайх тэр зогсолтгүй эргэлт барихын тулд бол тодорхой хэмжээнд өөрсдөөсөө хов хүмүүсээсээ ч тэр өөрсдөө соёлын хувьд хоолоо дайлгаж байгаа, зайлж байгаа бүтээгдэхүүний хувьд ч гэсэн маш зөв нөгөө ирж байгаа жуулчны орны бас хүмүүсийн соёлыг судалж хийхгүй бол үнэхээр болоогүй гэдэг нь амар илт анзаарагдаад байна л дээ. Тэрийг л одоо хийлж өгвөл их сайн байна. Гэхдээ одоо тэгээд яг уу би өөрөө ч анзаардаг. Тэгээд бүх юмыг нөгөө өөрийнх нь талаас нь ярьж шүү дээ. Тэгээд би одоо нэг тийм амар манайха тийг ингэхээс ч бас хүмүүсийн дургуутлыг хүргэн те. Тэгээд яг энэ зүгээр юм уу? Тэр нь ингүүл зүгээр юм байна гэдэг ч юм. Тиймэрхүү юмар хэлэхэд бол юу тэгэл амт бас үнээр их чухал. Би яг өөрөө ч ингээл Монголд очиод ингээл хоол идэхэд ерөнхийдөө Японы баг тэг баг ойролцоош хоолд идчихэж байгаа байхгүй. Тэгэл амар ингээл гоё орчин байгаад идэг. Амар гоё гялцсан ингээд янзын гоё орчин байгаад идэг. Хоол идэхээр үүсв. Ингээл байхгүй болчих байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр би болохоор өөрийн өмчгөөс харахад бол юун дээр ингээд очиод амар их алдаад идэг. Тэгэхээр хоолны тэр амтлагч хэрэгж байгаа одоо тийм мах зах гэдэг юм амтлагаан дээрээ их ингээд алдаад идэг юм шиг санагдсан шүү дээ. Ерөнхийдөө ямар одоо энэ Японд ч жишээл би ингээд ресторанд ажиллаа гэхэд ямар ч хоол ингээд нөгөө нэг жорн байж идэг. Тэдэн грамм одоо соёй соусын, тэдэн грамм усын, тэдэн грамм одоо юуны хоолны дарс хийнэ гэдэг ч юм уу те. Бүх юм ингээд нөгөө хэмжээтэйгээ ингээд байж идэг. Тэнгүүт ямар ч хүн хэдэн ч хүн орж ирсэн тэрийг ойл ерөөсөө хийгээл ингээд өгöd хахад амт ерөөсөө өөрчлөгдөхгүй гэдэг ч юм уу. Тэр нь илүү их байд юм. Тэгэхээр чи манайх ч бол нэг тоогоож өөрчлөгдөхэд л тэгэл шал өөр хоол гардаг ч гэдэг ч юм уу те. Тиймэрхүү юм байгаад байгаа шүү дээ бас те. Тэр тоогооч л үзэмж байгаа болохоос нөгөө нэг тийм юу жор байхгүй шидэлцээ байх. Үзэмж амтлах мэдрэмжийн нөгөө үйлчлэгч нар хоол хүртэж байгаа байхгүй те. Японд нөгөө цайны газар ажиллах те тоогоочоор ажиллах, бэлтгэгчээр ажиллах одоо хэдэн жилд одоо бэлтгэж хийж байгаа тоогооч болох боломжтой байдаг юм. Тоогооч хийж ирсэн үү? Тоогоочод хийж байгаагүй байна. Зүгээр яг хаа DJ бол хийж ирсэн. За DJ-гээ хийж ирсэн. За тэгээд зөөгч нь бол хийж ирсэн. Ер нь бол тийм л байсан. Тэгээ яг хаа тоогоо одоо энэ түргэн хоолны энэ одоо гюдон гэдэг байгаа шүү дээ. Одоо манай Монголд ороод ирсэн Yoshinoya гэдэг чинь доороо будаатай дээрээ нөгөө нэг үхрийн махтай. Энэ бол ерөөсө тоогооч хэрэг байхгүй байсан. За. Тий, цаанаасаа бүх юм ингээд бэлэн болоод ирчдэг. Тэгэл будаа хичээлдэг автоматыг дарангууд сайзыг нь дараал тэр будаанд гараад. Тэгэл дээр нь нөгөө бэлэн нөгөө мах байгаа тэрийг шараал ингээд тавиал ингээд байдаг. Тэгэхээр тоогооч бол тэнд бол хэрэг байхгүй. Жишээ нь би ч юм уу чи өнөөдөр очиод заалгаад 7 хоногийн дараа ч юм уу хоолоо ингээд хийгээл гээл. Тийм үү. Ерөөсөө ийм болчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр яг хөө том үнэтэй ресторанууд бол шал өөр шүү дээ. Угаасаа шал өөр тий. Тэгээ бүх юм нөгөө нэг хурдан түргэн хоолны газар ч юм уу ерөөсөө л тийм болчихсон юм. Яг механик болчихсон юм. Бүх юм бэлэн байждаг юм. Одоо ингээд 15 жилийн хугацаанд зүгээрстэй зөндөө ажил хийж өслөө гэлээ шүү дээ тий. Тэгээ ер нь анх 8 жилийн өмнө орж байхад одоо үнэлэмж нь хэд байсан. Одоо 15 жилийн хооронд үнэлэмжийн зөрүү хэр байна. Тэр талаар тухайн үед 850-аас 900 йен орчим цагийнх нь байсан. Одоо бол ерөнхийдөө яг сүүлийн 2-3 жил бол эрчимтэй яг уу нэмэгдээд дундч юу бол ерөнхийдөө нэг 200-300 yen нэмэгдсэн. Тий. Тэрнээсгүй манай монголчууд бүр ингэж амар ингээл 1900 минь 2000 болоод ч юм тийхгүй шүү дээ. Эдгээр чи өөрсдөө бага багаараа ингээд зургатаараа ярина. Энэ их урлан шийдэн. За маргааснаас дундаж одоо цалин тэд болно гэдэг ч юм уу те. Одоо өнөөдөр 6 сар байлаа гэж бодлоо. Энэ жилийн 7 сарын 1-ээс эхлээд тэрний үн тэдэн энээр нэмэгдэнэ гэдэг ч юм уу. Ингэж яв. Мэдээлэлгүй үнэн нэмэгдэх талаар мэдээлэл юм уу? Мэдээлэл. Одоо сая ингээд дэлхийн нийтээр ингээд нөгөө бүх юм нэмэгдэж байгаа шүү дээ үнэн те. Тийм юм чи одоо чинь ингээд олон ингээд төрлийн бараануудаа гаргаад гаргачин зургатаар ингээд доор. Тэнгүүдээ энэ бараа бол одоо ерөөсөө тэдэн энээр нэмэгдэнэ гэд бүх ингээд зургат мурт сошиал гэдэг ч юм юмараа ингээд ерөнхийдөө мэдээлэл. Тэгвэл үнийн нэгдсэн бодлоготой байна. Бодлоготой. Манайх шиг
Одоо чинь Барс захыг хар хорин наран туулынх нь тусдаа жишээ нь хятаас оруулж ирсэн нэг ижилхэн оймсыг тий наран туулах түрээс арай бага юм чинь 2000 гэж зарж хахад бөмбөгрийг 2500 түрээс өндөр гээд тэнгуүтэ хороолт болонгууд 3000 болгоод тэгээ зараад байхгүй юу? Яг хятаас орж ирсэн нэг оймсыг. Тэгэхдээ энд болонгууд үйлдвэрлэгч улс нөгөө импортлогч биш ерөөхдөө экспортлогч улс учраас одоо яг орж ирж байгаа бүтээгдэхүүнүүдээ бол ингэж нэмэгдэнэ. Үндсэн юмнууд ингэж орц найрлага нэмж учраас ингэж байгаа гэдгээ ард түмдэд тайлагнаад тэгээд ингээ үнэ нэмдэг гэсэн үг. Тий, ер нь бол тийм. Тэгээ сая хэлсэн чинь нөгөө цагийн ажил ч гэсэн яг тийм. Ирэх жилээс эхлээд 50%-ээр нэмэгдэнэ гэдэг ч юм уу те. Тэгж явдаг гэсэн. Тэгэхээр ерөөсөө бүх юмнууд яг ингээ нөгөө нэг өөрчилж хийлээд ингээ шүү. Одоо хямдхан байгаа дээрээ саяхан гэхэд ч одоо метроны үн нэмэгдчихэж байгаа байхгүй тий. Тэнгүү чинь хямдхан байгаа дээрээ 5-6 сараар нь одоо нэг л одоо юугаараа рүүтерээ явдаг бол одоо би гэхэд чинь жишээ нь Шинжикгүйд ажил байдаг. Гэрээсээ Шинжикгүй хүртэл би тэртээ дөрвөл явна шүү дээ. Жилж гэнэ үү, хэдэж гэнэ юу. Тийм болохоор төрүүлээд нэг жилээр нь ч юм уу 6 сараар нь авах юм бол одоо байгаа үнээр нь авна. Ирэх сарын 1-ээс бол шинэ үнээр авна шүү гэдэг чинь. Хүмүүстээ мэдээлж байгаа. Тэнгүү чинь хүмүүс чинь 6 сараар нь авах хүн байна. Одоо байгаа хямдхан байгаа. Тэртээ дөрөв ахын тодорхой хэмжээгээд авдаг ч юм уу, тийм юм бол бас байгаа. Тэр үл айгүй чухал зөв одоо ард түмэндээ мэдээлэх нөгөө нээлттэй байх гэдэг зарчим биш үү? Нуухгүй нууж байгаа маргааш өглөө болсон гот нь ингэждэг биш те. Тэр соёл бол айгүй чухал. Өөр энэ нэг дугуйны талаар би одоо ярмаар байгаа. Яг тэгэхээр манайх чинь дугуйны үед айгүй хүн болгон одоо бүхстэй бол машин таваад байгаа байхгүй юу? Тэгээд замын төвчрлийн багасгах гад өөрөө ингээд бүхсөө өвтгөөд тэр амар замаар дугуй унаад явж байгаа байхгүй бол чи би заяа. Тэгээд дугуй унж байгаа хүмүүсээ ад үздэг манай хотод. Хотод ингээд нийтийн одоо эзэмшил шүү дээ. Ер нь бол хин нэгний өмч шүү дээ. Энд соёлын болонгот нэг юм асфальтын зам дээр голоор нь хуваагаад энэ дугуйтай хүн явна, энд явган хүн явна гэдэг ингэчихэж байгаа. Тэгээд тэрийгээд явган баг дугуйтай хүн давуу ирэхтэй байгаа гэдэг шүү дээ. Тий, ерөнхийдөө бол Японд бол нөгөө нэг зарчим нь ингэж явагдана. Машин дугуй хоёр байлаа гэхэд шүү дээ. Хэрвээ машинтай хүн 1000 ингээд дугуйтай хүнтэй ингээд мөргөлддөг ч юм ямар нэг болно шүү дээ. Ерөнхийдөө бол том бит нь ерөнхийдөө жоо буруудчих гэдэг ч юм уу тийм байх. За дугуйтай хүн явж байгаа явган хоёр мөргөлдлөө гэхэд дугуйтай хүн ерөнхийдөө буруудах магадлал өндөртэй гэдэг ч юм. Ерөнхийдөө нэг тийм. Яг тэгэхээр нөгөө машинтай хүн манайхан шиг ингээд дугуйтай үнэ ч юм уу байктай үнэ шахаад байхгүй болчихж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр нөгөө нэг хүчтэй нь хүчгүйгээ ингээд дээрлэгдэг юм гэдэг ч юм уу тийм их байхгүй гэж байгаа байхгүй ерөнхийдөө. Яг нь ерөнхийдөө нэг тиймэрхүү зарчмаар явд юм байлаа Япон бол тийм. За одоо хоёул ингээд одоо ингээд энэ 9 сард гарч байгаа. За ерөнхийдөө энэ нэвтрүүлгийг үзээ ч юм уу одоо за ингээд 9 сараас Японч ерөнхийдөө эзэлтүүдээ яаж авдаг юм? Эзэлтүүд ерөнхийдөө хавар намар гэж хоёр авдаг. Яг юу хилний курс бол тэгж авдаг. Тий. Хаврын 4 сарын ерөнхийдөө эхний 7 хоног бол манайхаар ярих юм бол 9 сарын 1 гэж явдаг байхгүй юу? 4 сарын эхний 7 хоногийн нэгд өдөр нь 9 сарын 1 гэж явдаг байхгүй юу? Японд бол. Намар бол эзэлт авдаг бас газрууд болсон байна. Гэхдээ ихэнх юм бол ерөнхийдөө тийм. Жишээ нь одоо дээд сургууль төгслөө гэж бодоход шинэ ажилд орлоо гэж бодоход 4 сарын ерөөсөө 1-ээс 4-сээ ингээд ажилдаа ороод эсвэл нэгдүгээр курсээ оюутан гэдэг ч юм ихтэй тэгж яв. Намрын эзэлт бод гэж байдаг. Тэр гэхдээ яг уу газраас ашиглах. За тэгээд ингээд одоо Монголоос одоо бас ингээд өөр жишээ нь улсад ажиллаж сурч үзээгүй хоттой байж байгаа. За ингээд мэрэгчлээ ишүүлэх гээд хэл сурах гад ирж байгаа хүүхэд за ингээд эцэгхэн заах унааныхын зардлыг нэгээд нэг түрээсийн байрных нэг хитэн сарын чуута чата болгоод ингээд явж байгаа хүүхдүүд зөндөө байгаа шүү дээ. Тэгээ ирээд одоо эдгээр чинь энд ажил хийхгүй бол угаасаа цагийн ажил хийхгүй бол угаасаа болохгүй баха. Зүгээр ингээл байж. Гэхдээ Монголд байдаг шиг бол тийм орчин бол биш шүү дээ. Тэр ажил хийх болно. Тэр ийм ажлын байруудыг ер нь Японд ирсэн шинээр ирсэн хүүхэд ямархуу байдлаар ажлыг олж авах хэрэгтэй юм. Дахиад дамаа ярих хэрэгтэй гэдэг юм уу? Ийм нэгдсэн ийм ажлын байрны тийм холбоо нөгөө мессеж групп гэдэг ч юм уу. Танах болонгод жишээ нь хүүхдүүдэд ямархуу зөвлөгөө өгдөг юм. Манайх бол яг хөө ерөнхийдөө бол манайх ч нэг тийгэж одоо юу чинь зармаар тавиад нэгт ер нь бол тэгдэг. Ерөнхийдөө ингээл дамаараа мэдээл гэдэг ч юм уу те. Тэгээд нөгөө нэг бас Facebook-ийн групп байна. Тэгээ Япондтай монголчуудын одоо зарны групп гэдэг хэд хэдэн группүүд байна. Тэндэрээсээ бас ингээд бичээд ингээд
ажиллаа ингээд одоо юу ч олоод ч юм уу хөв хөнж нөө хөвсглийн байгууллагууд ч юм ингээд явдаг юм байлээ. Тэгээ манайх бол ерөнхийдөө тэгээ явдаг. Тэгээд яг хуу ирж байгаа хүүхдүүд одоо хэлэхэд бол наад захын одоо юм мэдчихүүлэх зүгээр гэдэг. Япон хэл сайн мэдгүй ч гэсэн хаягаа мэддэг. Тий хаягаа тэгээд өөрийнхөө ог нэрээ ингээд биччихдэг. Тэгээд наад захын юмнуудаа мэдчихвэл их зүгээр гэдэг. Хамгийн наад зах тий. Япон хэл мэдээж ойлгох болол одоо хэлний гүрч юм янз бүр хийж байгаа. Тэгэхээр наад захын юмыг гэрийн хаяг юмнуудаа мэдчих хэрэгтэй. Тэгээд дээрээс нь нөгөө нэг карт гадаад пассворд карт одоо ингээд өгдөг байхаа заяр карт гэдэг. Тэрийг бол маш сайн авч явах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо ингээд гадуур ингээд нөгөө хүүхдүүд чи явж байгаа цагдаа ингээд те ингээд нэг жоохон ингээд төөрч мөрц ингээд явж исэн чинь нөгөө цагдаанаас ч болохоор хараад энэ нэг одоо ямар ч лсэн Япон жирийн хүн биш вэ нэгэд зогсоогоод ингээд асуудаг. Тэгсэн чинь нөгөө нэг гадаадынхаа нөгөө нэг заяр карт гэж нэг юм гадаад иргэдэд байдаг. Тэрийг авч яваагүй гэдэг манайх айгүй. Тэрнээсээ болоод бичиг баримтгүй байна. Нөгөө нэг харгацсан хүн байна гэж бодоод цагтаа авч яваад ингээд хэдэн өдрөөр ч юм уу хориод тэгээд нөгөө дөнгөж ирсэн мэд уцсны дугаарч дөнгөж байдгүй тэгээд хаягаач мэдгүй сургуулийн хаягаач мэдгүй ямар ч юм байхгүй оцгой тэгээд хэд он ингээд яачдаг ч. Тэгэхээр тэр юмнуудаа их илүү их сайн авч яваасаа гэж боддог байхгүй. Бичиг баримтаа сайн авч явах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь гэрийн хаяг сайн мэдчих хэвээр. Хэрвээ яралтай үе одоо холбогдох нөхцөний дугаар байхгүй бол сургуулийнхаа усны дугаар гэдэг ч юм. Ийм юм заав мэдчих хэвээр. Японд тий. Тэрний дараа бол тэгээд ер нь монголчуудаа холбогдоод ингээд яаж байна. Мөнгө зүгээр энд Японд байхлаар мөнгөтэй болоод байгаа мó? Ажил хийж мөнгөтэй болоод байгаа мó? Гэхдээ одоо тэгээд Японд ирэл тэгэл ажил хийгээл өөрөө хичээгээл тэгэл хүн одоо юу гэж амарч яхад ажиллаж ижил тэгэл өөрөө цалинтай бол мөнгөтэй болно гэж би бол ойлгодог шүү дээ. Юу нь бол тий. Яг мэдээж амгалч юу гэж байлгүй л яг хамгийн гол тэр юм чинь ихтүүл тэгэл бас хэцүүлэх гэж бодож тий. Тий. Тэр нь Японд 2 давхар ажил хийжсэн үү? Хийжсэн. Зөндөө хийжсэн. 2 давхар үтэл. Нойргүй одоо хичнээн шинэ явах уу? Би нойргүй явж исэн үе бол яг нэг сонингоо хийж яхад бол угаасаа шүн бол ерөөсөө байнга л байсан. Шүний 2 цагт босоод өглөө 5-6 хүртэл сонингоо тараагаал тэгээ өглөө дуусаад 7 цагаас орж ирэл цасанд ороод тэгэл орж ирэл нэг жоох юм идчихэл тэгээ шууд хичээлдээ яваад. Тэгэл өдөр нь нэг гэж ажил дээр буцаж ирээл өдөр нь 12 хичээлээ тараал нэг өнгөрч яхад буцаа сонингийн газар тэгээ өдрийнхөө сонинг тараагаал тэгэл өдрийн сонинчныг 5 үед дуусна 5 тэгээ 6 гээл орж ирээл нэг гэртээ нэг удаах шаваа хоолоо хийж ичээл тэгэл жоохон одоо чи дуртай өөрийнхөө нэг ганц 2 цаг өнгөрөөгөл тэгэл буцаал унтаад шөнийн 2 цагтаа босдог. Ерөөсөө л энэ амьдралын хэм маягтай байсан л да. Хамгийн сүүл тэр одоо сонингийнхаа ажлыг болоод өөр ажил хийж исэн нь болохоор 5 дахь өглөөнөөс хавлаад ажиллаад тэгээд ингээд явсаар байгаа бүтэн сайнны орой гэртээ орж ирж байсан. Гэхдээ тэр хооронд нөгөө нэг ч унтаагүй гэдэг чинь. Тэгэж бол хамгийн миний нөгөө хамгийн их ажиллаж исэн гэх юм уу. Нойргүй удаан ажиллаж исэн гэдэг чинь. Мэдээж дундаа нөгөө нэг завсарлагатай л да. Нэг 2 цагийн завсарлагатай дараагийн ажил руугаа явхад метронд ч юм явна л да. Тэгэж ингээд зүтгээд байгаа мөнгө олох гээд байгаа чинь эргээл энд төрөөсөн дээ. Тий. Юм сургалтынхаа төлбөртэй байс дээ. Тий. Тийм шүү дээ. Тэгээд тэр тэгж зохицолтгүй ажиллаж ич энэ сургалтын төлбөр унаа хоолныхоо мөнгөө зохицуулж байгаа болохоос биш нэг мөнгөний төлөө улаараж тэгж нойргүй явна байгаа юм уу? Үгүй шүү дээ. Одоо тэгээд тэр чинь амьдрах эн чинь Токио очоо өөрөө тэр их зардлагтай тий. Тэгээд төлбөр арталт байна. За тэгэл жишээ нь ар гэрт ч юм уу Монголд ч юм уу хэн нэгэнд мөнгө хэрэг болно ямар ийм асуудал янз бүр байгаа шүү дээ тий. Тэр бүхний чинь л араас тэгэл одоо явж ажил төлөв гэжлээ явж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр бол тэгэл ажил хийж ээж л хүн чинь тэгэл мөнгөтэй болно шүү. Тэрнээсгүй зүгээр компьютерийн ард суугаад FX ч юм уу ямар нэгэн тий юу чи coin моин худалдаж аваад ингээл тэрүүгээрээ баяжаа шууд эзэж тийм байдгүй шүү дээ. Манай сүүлийн залуучууд бол ерөөсөө л тийм болцсон. Чин ямар амартай жорлон цэвэрлэн угаана юу надад бол тэр бол нэг хамаагүй байдаг шүү дээ. Жорлон цэвэрлээ угаагаад өөрийнхөө амьдралыг аваа явуулж хинт саад болтой амьдэрч байвал тэр чинь өөрөө хамгийн гоё зүйл байхгүй тий. Тэгэхгүй би зүгээр ингээд шууд ингээд том юм хийн ингээд одоо ингээд Монголд очиод ингээд залуучууд ч юм уу ингээд зарим бас ажил хийдгүү ахнар махнар ингээд
газар ус байж шүү дээ. Тэдэртэй ярихаар ингээд том юм ярьдаг дандаа. Тэгэл ийм ажил байна, тийм ажил байна, хийх үү, яах вэ, ийх үү, нэдэр ихэр хийхгүй. Би ийм юм хийхгүй байсан гэдэг чинь тий. Тэр чинь амар утгагүй асуудал байхгүй тий. Тэгсэн мөртлөө үнээр юу гэдэг чинь тижээлгээд гэдэг чинь ингээ байгаад байна гэдэг бол тэр бол яах вэ? Тийм сайн зүйл бол биш. Харин би одоо ингээд метронд явж байгаа л ингээд алхаал ингээд годмодор явж байгаа. Энэ Япон залуучуудыг харж байна. Эднэр болонгууд ер нь манай Монголд ингээд дугуугаа онол ингээд бас явж л байгаа л да. Ингээд залуучуудтай уулзаал ингээд явдаг. Дийлийнх нь уцаа шагаадаг. Тэгээд ингээд үзэж байгаа юмнууд нь бас нэг ингээд босон болог хүмүүсийн ярианууд сонсдог. Тэгээд яг ингээд одоо нэг ажил дээр очиод ингээд юм зохиод үдээд ингээд 5 цаас авч байгаа нэгэд харагдж байгаа залуучууд их цөөх манай Монгол дээр цагийн ажлын боломжч таарах шаар байна. Энд байгаа ер нь залуучууд чөлөөт цаг хэр гардаг. Гарсан цагаа юунд зарцуулдаг юм бэ? За ер нь яг ингээд ямар нэгэн тэтгэлэг байхгүй ч юм уу те. Яг өөртөө одоо ингээд төлбөр мөлбөрөө Монголоос зээлээл гэсэн усууд бол залуучууд бол чөлөөт цаг гэж бол гарахгүй шүү дээ. Ер нь аюу хэцүү шүү дээ. Тэ Юнеско зүгээр яг ээж аваараа төлбөрөө төлүүлсэн арай гайгүй боломжтой бол жишээ нь яг залуучууд чөлөөт цагаа бол өнгөрүүлэхэд бол байхгүй л да байхгүй тий. Тэгэхээр ерөнхийдөө бол яг үнэхээр ингээл юу гэдэг чи бүх юмаа өөрөө ингээл хийгээл ингээд ирж байгаа залуучууд бол айгүй хэцүү чөлөөт цаг өнгөрөө. За тэгээ яг хуу чөлөөт цаг нь бол тэгэл хорондоо уулзаал сакс тоглох ч юм уу гүн тоглох ч юм уу тий. Тэгэл нэг цэцэрлэгт бөөнөрөө суугаад жоохон ингээд ажлынхаа ч юм уу гадаад байгаа ингээд найзуудтайгаа зовлонгоо ярьдаг ч юм уу тий. Мэдээлэл нэг газар байгаа юм чинь гэр бүлээрээ санахгүй байна. Тэгэл тийм байж л байгаа шүү дээ. Тэгж л ерөнхийдөө залуучууд бол чөлөөт цаг магаа өрөөх гэдэг ч юм уу тий. Одоо ерөнхийдөө Монголын залуучууд яг ингээд эд сайхан залуучууд одоо бас ахаал бас залуучууд дахиад явж байна. Гадагшаа нүүдлийн цугаа их байна. Тэгээд та хэд бол одоо чинь 10 жил 15 жил болцсон. Ерөнхийдөө ингээд гадаадд байгаа хүмүүс нэг одоо эцэг эхүүд чинь сандаг, найз нөхөд сандаг. Тэгээд Монголдоо ирээч гэж нөгөө Монголд байгаа хүмүүс чинь та хэдийг болгоод ирээч л гэж байгаа шүү дээ тий. Тэгээд энд ингэж ажиллаж байгаад Монголд очих тодорхой хэмжээний зардал гарч л таар. Тэр зардал одоо жишээ нөгөө нэг зардлын хувьд хэр байдгийг тий. Энд ингээд ажиллах хугацааны ингээд зөрүүнүүд байна шүү дээ тий. Тэнд байгаа Монголд ингээд бид нар байж байхдаа болонгод та нарыг ирчгэд болонгод юу шалээ ажтэй тий. 7 хоног ирээл явчихад юу болохгүй байгаа даа гэдэг тийм бодлоод одоо ээж аауд найз нөхдөд нь ч байдаг хгүй. Энийний цаана яг юу байгаа гэдэг ямар шалтгаан бэ? Энийний цаана чинь дахиад бас л ажил. Тэгэл Монголд очиж явах хугацаанд нэг өдөр ингээл хоосон ингээл ажил хийхгүй алдна гэж чинь тэгэл нэг өдрийн одоо юу гэж чинь цалин мөнгө байхгүй болчихж ирэл гэсэн үг шүү дээ. За тэгэл ярих юм бол одоо тэгэл би бол жишээ нь анх ингээл Японд ирээл гэртээ харилгүй 5 жил болж байна шүү дээ. Нэг жоохон ингээд нэг 5 жил хураасан юм аа. Ингээд онгоцны билетээ аваад тий. За нэг гэр орондоо очиж байгаа бас гэр одоо бэлэг дурсгалын юм авдаг ч юм уу. Ингээд очиж байгаа байхгүй. Ерөнхийдөө бол яг тийм залуучууд айгүй их шүү дээ. Зөндөө тий. Тийм зөндөө тэгэл одоо энэ 100-ны цагаар чи хичээл онгоцны билетээ их хүнтэй болно. Доор 2 жил тэгэл 2 сая 3 сая орчим болно тий. Тэнгүүчийн залуучууд чинь тэгэл яг цаг нартаа уралдаал ингээл тэгэл өөрийнхөө дараагийн төлбөртэй ч юм уу тэгэл байрныхаа түрээсэндээ ингээ уралж байгаа улсууд чинь яг тийм юу гарахад бол айгүй хэцүү шүү дээ. Тэр болгон Монгол жил болгон яваач гэдэг ч юм уу 7 хоногор нь яваач юм. Тийм бол хэцүү шүү дээ яг нийтлэхэд. Тийм тий. Тэгээ нийтлэхээр болгоод одоо чинь Японд байгаа бол одоо чинь йенийн одоо 25.7-оор үржүүлээ. Солонгостой бол 2.6-7-оор үржүүлээл ингээд бодоо алаад байгаа юм биш үү гэж ингэж байгаа шүү дээ. Тэнгүүтээ бодит амьдрал дээр. Бодит амьдрал дээр тэгэл хэцүү шүү дээ. Яг авч байгаас нь тэр хэмжээний л тэгэл зардал гарч л байгаа. Тэгэл манай нөгөө Монголоос ингээ харахаар очиод зүгээр шууд бараг л ингээл цалиа аваад ингээд гэл тэр бодлыг бол амар хаях хэрэгтэй. Тэгээд ирэх гэж байгаа залуучууд ч юм уу те ямар нэгэн байдлаар сурах ч юм ажиллах гэж байгаа залуучууд хизээч тийм одоо юу гэж чинь амархан очиод зүгээр бараг л зүгээр зогсож байгаа бол бараг ингээл нэг цагийн тэдэн төгрөгөөр ажиллаждаг гэж юм байхгүй шүү дээ. Тэр чинь тэгээд хөдөлмөрийг бол бас л яг хийлгэж одоо тэгэл нэг 2 цаг ажиллана гэсэн бол 2 цаг л яг тас ерөөсөө минутаар нь ажиллуулаад ерөөсөө л гаргаж байгаа юм чи. Энэ бол ерөөсөө өгсөн залууг л ажиллаж тийм шүү дээ. Тийм. Тэгэл
ер нь тэгэл ерөөсөө завгүй шүү дээ. Ерөөсөө л завгүй. Завгүй. Тэр нэг ёс зүйн талаар яри тий. Соёлынх нь тэр хамгийн чухал юм биз дээ. Тий. Хүндлэл яг баярлаа гэж хэлэх гэдэг ч юм уу те нэр. Хүндлээ. Тий. Бүр яаж ч уусан агсан тавьдаг юм гээ. Тий. Яаж уусан маргааш найзтай яв. Харин тэрийг яри. Тий. Одоо тэгээ шинээр ирж байгаа залуу малуучууд одоо ингээл та нар хамт ингээл ажиллаж байгаа л ажиллаа пялах ч юм уу те. Тийм байна уу? Байгаа шүү дээ. Бэл явах. Тэр чи одоо ерөөсөө том асуудал шүү дээ. Ерөөсөө манай монголчууд ерөөсөө том асуудал. Нөгөө хэлсэн ясандаа байхгүй байна гэдэг чинь амар жоох хэцүү. Тэгэл бид нар эмчээч нөгөө бүх одоо цаад японочдтойгоо одоо за энэ ажил дээр 10 хүн гэдэг имлээ гэж бодоо бид нар 10 хүнээ авч очих болохгүй шүү дээ. 9 хүнээ аваад очих юм бол нэг хүн чи ямар яагаад ингэж байхгүй ч юм гэдэг ч юм уу. Тим үү гэдэг ч юм уу. Тим одоо ажлыг ингээд таслах гэдэг ч юм уу те. Тим ойлголт юу нь байхгүй шүү дээ. Чиний үнэхээр л гар ирж янз бүрийн асуудал гараад ч юм аль эсвэл гар хөлчөнд хуурчааг бол чи ажил дээр заавал очих хэрэгтэй байна. Энэ японочдын одоо нэг соёл гэж байдаг шүү дээ. Ингээд нэг асуудал гарах бодлоо уушлаараа би ажиллаа өгөө гэж ингэдэг. Энэ соёлын талаар. Энд чинь бол одоо ерөөсөө тэгэл 100% нөгөө хариуцлагын юм шүү дээ тий. Одоо би одоо жишээ нь гэр бүлээ одоо ингээд ямар нэгэн байдлаар би хариуцлагатайгаар одоо гэр бүлээ зохиосон юм шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар би ажил одоо хийхгүй ч гэдэг ч юм уу гэртээ хөвтөөд ивэл манай гэр бүл манай одоо хүүхэдтэй яаж одоо идэж өмсөж яах вэ те хүнээр ингээд дижээд болохгүй шүү дээ. Яг л би өөрөө хариуцч би энэ те гэр бүлийн зохион байгуулж хичээд одоо юу гэж ажил хийхгүй ингээд ийм ч ажил хийхгүй тийм ажил хийхгүй аль эсвэл арх уугаад ч юм ингээд алгуулдаг гэж юм уу. Тэр ч юм бол ерөөсөө л тэгэл 100% яг чи нэг л өөрөө хүссэн юм чи тэгэл тэрийг хариуцлагатайгаар хийх. Японочд өөрсдөө одоо ууж ичээд алга болж байгаа одоо байсан уу? Байхгүй. Ерөөсөө байхгүй. Хэрвээ ямар нэгэн асуудал гэр бүлтэн ч юм уу ямар нэгэн асуудал гэсэн заавал нэг шалтгаан байна. Жишээ нь манай монголчууд бол алга болчихно ерөөсөө яасан мэддэхгүй ерөөсөө алга болчихно. Уцаа байхгүй. Тэгэл ингээд алга болчихдаг ч юм те. Тэр бол айгүй болохгүй муу болохгүй. Эргээд тэр нэг хүнээс болоод тэр 9 монголыг дахиад дараагийн ажил нь авахгүй байх магадaltaй. Тэгэхээр хүний нутагтайгаа бол усын нууж байгаа ясанд байгаа тэр хариуцлага гэдэг зүйлийг Монголд нөгөө нэг тэр яг ёс зүйг суулгаж өгөхгүй л байгаа юм шиг санагдаад байдаг юм л та. Тэгэхээр нөгөө нэг манай монголчууд нэг имийг амар андуураад идэв. Юу гэхээр ажил дээр очиод ингээл хүчтэй ингээл бяртаа юмын зөөгөөл ингээл юу ч чи хийгээл ингээр ингээл би ингээл мондог гэдэг ч юм уу те ингээд болчихно гэдэг ч юм уу те үгүй байхгүй. Японд бол тим биш. Чи цагтаа ирэх ёстой. Хийх ёстой юм хийх ёстой. Тэ? Тэрнээсгүй чиний хүчтэй байна уу, бяртаа байна уу? Япон хэл ойлгож ийн ойлгохгүй нь хамаагүй. Цагт хэрвээ чи одоо юу ч чамаас хүчгүйжсэн ингээд те цагтаа ирээд ажиллаа хийгээд чи хүчтэй ингээд хамаг юм хийдэг гэсэн чи цагтаа ирэхгүй бол чи тэр хүнээ л юу байхгүй доор л орж байгаа. Яг наад захын юм байхгүй шүү дээ. Чам наад захын цаг барих ажил дээр те яаж хандж байгаа хандлага чинь юм байхгүй шүү дээ. Тэгэхэд юу ч чинь тухайн жижигхэн битээ мөртлөө ажил сайн хийдэг те цагтаа хийгээд ирээд ингээд тэд чинь илүү их ингээд тэдрээс одоо юу ч хариуцлагатай оноо аваад гэдэг ч юм уу те дараагийн удаа дахиад ирээд энэ хүүхдийг ажилуулъя гэдэг ч юм тэрийг авч чаддаг шүү дээ. Нээсгүй би ингээл хам хүн димий зөөдөг жоохон нэг цаг хоцроо очиж гэдэг ч юм уу. Манайхан тийм юм аюу хаа. Тийм хандлага их анзаардаг те. Тэгэхэд бол үгүй шүү дээ. Японочууд чинь аль нь цагтаа ирж ягштал юм хийх ёстой мэй хийж чинь тэр хүнд илүү их одоо юу гэж чинь дуртай байна. Тэр улсуудыг л их ажил бол. Нүүсгүй Монгол болохоор л ийм тийм нам gaахгүй энэ ажил бараг явахгүй гэдэг ч юм. Зарим хүн одоо залуучууд тийм бас нэг хандлага ойлголттой байгаад байна. Мэдлэх, хүндлэх ёс нь одоо цэцэрлэгээс нь байдаг юм уу? Төрхтөө тэгээ төрчдөг юм уу? За ёстой тэгэл соёл төрхөөс нь ахвал одоо энэ нийгэм чинь өөрөө надад бол жишээ нь хинч зааж өгөө. Жахаа чи хүнд баярлаа гэж хэл. Сайхан хооллоор ч юм уу. Эсвэл хүнээр хоол авахж идсэн бол сайхан хооллоо маш их баярлаа гэдэг ч юм уу те. Тэр хүндэд талархах тийм бол надад хинч зааж өгөө. Гэхдээ ингээд би энэ дунд ингээд японочдтай ажиллаад ч юм уу те. Япон найзуудтай болоод одоо Япон харилцагчтай энэ юмтай ингээд харьцаад ирэхэд
тэртээ дөрөв ингээд сурж байгаа зүйл л байгаа юм л да. Тэгээд манай Монголын нөгөө нэг ганц нөгөө нэг тим юм байдаг. Хүнд нөгөө нэг талархаж чаддгүй баярлалаа гэж хэлж чаддгүй те. Тэр хүнээс одоо юу ч гарахгүй шүү дээ те. Ямар нэгэн байдлаар тус авсан бол те баярлалаа гэж өөстөө баярлалаа гэж юм уу хэлээ. Санаа зовоод байдг юм уу? Аль эсвэл ийм манай монголчууд болохоор нэг тийм ийм ихэмсэг гэдэг ч юм их зантаач гэдэг ч юм уу те. Баярлалаа аль нь үт юм бол доор орчих гээд доор орчих гээд байгаа юм шиг те. Нэг тийм ийм анзаар айгүй хаа тэр бол айгүй хаа. Монголдо яг очиод ингээл баярлаа ингээл энэ тэр уучлаарай гэж хэлэхлээр өөдөөс тэрний хариу одоо биеийн хилэмжүүднээс эвгүй байдаг. Тий. Энэ бол тийм. Тэгэл нэг сарын дараа гэж шууд уусан ордог. Жишээ нь ингээл тий Монголд очиод ингээл том ихтлгүүр мэгтлгүүр ч юм уу ингээл дэлгүүрүүдийн хаалгамаараа ингээл хүн орж гарахт нь ингээл нэг эмэгтэй хүн ч юм уу өсвөр настай ч юм уу тий хүн байх нь нөгөө хүнээ ингээд оруулах ч юм уу гаргачаад өөрөө ороод ингээд штэ. Тэгэхэд бол жишээ нь ингээл зарим эмэгтэй ч юм юу ч ингээл тий бараг ингээд ширэг татаад бараг ингээд гараа явдаг ч юм уу тий. Тийм үе вэ штэ. Би одоо юу гэсэн тэр үнийг одоо хайшаа тий. Тэгж тусалж яхад нь зүгээр л баярлаа гэдэг. Эсвэл зүгээр толгоогоо огч болно штэ. Ингээд ч юм уу тий. Эсвэл нэг инээгээ ч юм уу ингээд нэг гоё заавал хийхгүй. Энэ толгой тохилт байгаа даа штэ. Энд чинь бараа манай гар барилтаас хамаагүй зүг манай эхнэр хэлдэг байхгүй. Манайхан зүгээр ингээд толгой тохитог яг эн чинь байхад л ер нь хоорондоо хүндэлтэй цааш. Манайхан чинь тий толгой тохихгүй штэ. Ингэдэж штэ. Дэ чиг. Тэр толгой тохилт чинь айгүй зүг хэлж болчиход байгаа. Надад бол амар муухай санагдтыг. Жишээ нь надаас доор насны хүүхэд ч юм уу те холоос ингээ бие биенийг харчаад ингэж мэдлэлтэн шүү дээ тий. Тэр бол аюу жоох эвгүй санагдсан шүү дээ. Тэгээ би ч нөө бас алтуу одоо гэр мэрдөө бол тэгэл ах махыг бол ах тэр ах юм дандаа тэгж нөгөө ахыг хичээх бүгд сурцсан болохоор ч юм тэгээд тийг санаг. За одоо энэ дэр яг тэрнтэй холбогдлоор одоо Монголын одоо нөгөө Z generation одоо өөр generation гарч ирж штэ. Эдгээр болонгууд нөгөө хүндлэх ёс гэдэг зүйл биш миний орон зай гэдэг зүйлийг их барьдаг болчих. Тий. Японы яг ижилхэн манай Монголдо ижилхэн залуучууд байгаа шүү дээ. Z generation хийгээд одоо шинэ гарч ирж байгаа залуу. Тэд нар ч гэсэн энэ том хөгжилтэй орных ч гэсэн яг миний орон зай гэдгээ барьж гин үү эсвэл хүндлэл гэдгээ барьж гин үү? Миний бодлоор бол Япон залуучууд яг их гоё балансыг бариад байгаа юм шиг санагддаг шүү дээ. Тий. Тэрнээсгүй зөвхөн миний орон зай гэдэг юм бол бас тэрнлэгөө ингээд хитрхи төлшрөө явуучвал бас хэцүү ороод нийгмийн гажууд тий. Тэгэхээр яг нөгөө нэг ямар нэг юм чинь бас нэг тийм баланстай байхгүй юм шиг бүх юм дээр тий. Тэгээд зөвхөн миний орон зай гэдэг чинь зөвхөн хүндлэлээ аваад яваад байх юм бол бас айгүй хэцүү тий. Нэг өрөөсгөлтэй ойлгох чинь. Тэгэхээр яг тийм харилцааны юм дээр бол их баланс их чухал юм болж байна шүү дээ. Одоогийн залуучууд яг тийм мэдрэмж гэх юм уу да тий. Яг гоё нэг тийм мэдрэмжтэй нэг дүүнэр хүүхдүүд эдэн шүү дээ тий. Хаа хичээг чинь яг өөрийнхөө орон зайг үйдээд орон зайдаа ингэчдэг тий. Тэр чинь амар гоё мэдрэмж тэр залуучууд бас их хэрэгтэй гоё айгүй гоё. Тэднээс бас суралцдаг тий. Тэрийг авдаг тий. Тэгэхээр одоо би ч бол ингээл бас дүүнэр мөрөстэй айгүй их ингээл харьцсан. Тэгэл ингэнгүүт чинь яг их гоё тийм мэдрэмжтэй дүүнэр байдаг. Тэр мэдрэмжтэй их гоё. Тэгээ тэрийг харахаар энд бас их гоё. Сүүлийн залуучууд бас их гоё болж байгаа. Манай залуучууд гоё болж байгаа ер нь бол урд нь чи бид нар чинь ингээл яг бидний үе юм гэж бол ирээл Японд ирээл нэг амарч маань хоёроо бөөнөр ингээл уугаал пим уугаал ингэж ч юм уу янз бүрийн асуудал гаргадаг гэдэг ч юм уу те Японд ингээл алсан согтуу тавих ч юм уу те зодон цохон хийх ч юм уу тийм байдаг гэсэн мэт сүүлийн үеийн залуучууд бол өөр болцсон. Ерөнхийдөө одоо бидний үеийг бодвол ер нь тийм одоо юу чинь зодон цохон хийгээд энэ нэгэндээ ингээд төвгүүдаад гэдэг нь бол арай харьцангуй багассан бас залуучууд шал өөр болж байна. Тийг санагдаж байгаа шүү. Манайх чинь монголчууд ч амар тийм юу чи эдийн сонирхолтой ч гэдэг ч юм уу те. Яг хүнийг ийм харагдаж байгаа байдлаас нь их дүгнэдэг. За ийм 99.1-тэй дугаар барих юм бол гоё том мөнгөтэй хүн те. За тэгэл мөнгөтэй хүн чи яах гэдэг. G class унахаараа ингээд гоё тэр хүн ч баадгүй шүү дээ. Тэ гэдэг ч юм уу те. Одоо ингээл том джип ми бунаад инхээр гоё гэдэг ч юм. Мэдээж тэр гоё зүйл л дээ. Гэхдээ яг тэр лугаа илүү их ингээд хамаг анхаарал бүх юмаа одоо юу гэж төлөвлөждөг гэдэг чинь манай монголчууд нэг тийм байдаг шүү дээ. Тэр бол амар буруу. Одоо Японд бол нэг тийм
дугаараараа ингээд гангараад идэх ч юм уу. Тийм байт юм нэр. Байхгүй шүү дээ. 90-11 байхгүй мó? Байхгүй юу яриад байгаа. Одоо энэ чинь өчнөөл одоо юу чинь том компани, пүүс компани захирлууд махирлуудтай уулзаад ингээд утасны дугаар муугаарыг аваад одоо ингээд нэрийн хууц мууцыг аваад тооны цуглуулах штэ гэдэг чинь. Тийм үү? Амар сонирм. Тэгээ манай Монголоос одоо ингээд том ус төрч ч юм уу те ингээд лаг одоо усууд ирнэ. Амар брендинг ингээд гонж монж өмссөн цаг маг нь хэдэн 100,000 долларын цаг Rolex ч юм уу те амар юм өмссөн. Тэгэл ингээд Японы бас ингээд парламентын улсуудаа уулзаал ингээд ирээл амар брендийн хувц өмссөн эренгүүтээ хэдэн төгрөг одоо ингээд тусламж хэрэгтэй юм хэрэгтэй. Хинт тусламж хэрэгтэй байгаа юм бэ те. Тэр амар сонин. Тэрийг бол би бол хараад гайхав. Үнэхээр гайхав. Яг тэр чинь нүдээр харсан биз дээ. Нүдээр харлаг байхгүй. Би ч одоо ингээд Монголын одоо ийм том ийм ус төрчид ирлээ те. Одоо тэр нэрийг нь хэлээд яах вэ те. Тийм шүү дээ. Тэнгүүд нийтлийн тийм чи. Тийм бүгд тийм ерөөсөг. Амар ийм нөгөө нэг бак ахнар, том ахнар тэгэл баг гонжиндаа багтахгүй нэл брендийн нөгөө гонжтой те. Цаг нь хөдөл хэдэн $100 Rolex байдаг ч юм уу те. Занган тийм байдаг. Тэгээд нөгөөдгийг нь хүлээж авч байгаа хүн гэсэн чинь амар энгийн баг гонж томтцсон нэг хаанаас нэг гонж олоод ирсэн юм дээ. Гис нэг ийм өвөө те. Тэгээд тэр өвөө дээр очиод манай улсад одоо ийм тусалцаа ийм ингээд битүү бэрийн дулчаад ирээд тусламж гоох гээд ирээд хахаар чи яг тусламж чамд яг тусламж хэрэгтэй юм уу гэдэг ч юм уу. Танаа ус яг хэрэгтэй байгаа мó гэж хэлмээр санагдтал байна шүү дээ. Тэр Япон хүн. Гэхдээ би бүр наадчаас ерөөс яг хэлэх юу үнцэн олохгүй. Одоо жишээ нь миний юунаас харахад бол амар ичмэр зүйл оо. Хэдэн зуун сая долларын цаг зүгчээд тэр хүнээс мөнгө гоох гээд тусламж авах гээд ирж ийн гэдэг ч юм бол юу гэсэн үг вэ те. Тэгээд тэрийг хүлээж авч байгаа хүн тэрийг хараад юу гэж бодох вэ те. Энэ хүнд яг энэ улсад яг тусламж хэрэгтэй байгаа юм уу үгүй мүү гэж. Японд бол одоо жишээ нь манай Монголд байсан нөгөө LV гэж хэлдэг штэ. Лүэтэн дуудлага нь буруу байна л гэдэг. Тэр брендийн цүнхтэй тэр брендийн зүгээр төрөвчтэй хүмүүс метрондоо суугаал суудлал олдохгүй бол зогсоол. Тэгээд ерөөсөө орохдоо хямсгахгүй зүгээр л ингээл ороод яг хүн гэдгээрээ л явчих. Тийм шүү дээ. Түргэн хоолны газар ороод идэн ямар ч юу байх. Тэрний тэр цүнх нь хиний бренди байх нь ерөөсөө хамаагүй. Манайхан нөгөө нэг юмс хомсын нөгөө нэг одоо би ийм үрдэг тэрийг авч чадах чадaltaй. Тэгэхээр чи ийм өмсдөг гэдэг тийм гадаад үнэлэмжээр юм хардаг. Яг үүндээ би жишээ нь одоо машин оноод дотор явах л байхгүй юу? Тэгэхгүйгээр би зүгээр дугуй унаа зонгонгууд гацаар ингээд дугуйтаа гарангууд чи малаа наадгаа ингээл ам нь уншигдаад би хараалгуулаад гардаг байхгүй юу. Энд бол тэр хүн хэн байх нь ерөөсөө хамаагүй байгаа л шүү дээ тий. Тэгэхээр чи бодоод үзэлтэй. Монгол тэгэл хичнээн сая тэрбумын машин унсчихсан адилхан төвжил тэгээд хүчилж босч байгаа. Би нэг юм уншаад ингээд нэг юм уншижсэн байхгүй юу. Чи энэ дэлхийн агаараар амьсгалдгүй л бол чи стас ялгарх гэж бити энэ нийгэмд ялгархаж амьдр гэж байгаа байхгүй юу. Тийм үстэй. Үнэхээр бид нар яг нэг агаараар амьсгалж байгаа байхгүй юу. Нэг дэлхийгээр амьсгалж байгаа. Үнэхээр мөнгөтэй байх юм бол мөнгө төлдөг агаараар амьсгалдаг бол тэр хүнтэй бол харьцаа бүр нэрээ сүгдий. Нэрээ үнэхээр сүгдий. Тийм биш нэг дэлхий дээр байгаа бол зүгээр л энийгээ хүндлээд нэг нийгэмдээ байж байгаа бол нэгнтэйгээ зөв харьцаад харилцаа байгаа бол ашиг сонирхол байгаа ажил төрлөө яриа л өнгөр тэрний тэр нийгмийн гарал өмсөн зүйлсэн чухал биш үстэй юм. Бас нөгөө нэг ийм ойлголтууд байдаг шүү дээ. За Японд байгаа болохоор юу гэж машин мэдж байгаа гэдэг ч юм уу. За яг зөв. Японд ингээд ирсэн болохоор одоо наан чин пүрүүс хидтэй байна гэдэг ч юм уу те. Наан чин ийм машины ийм дугуй, ийм сэлбэг хидтэй байна гэдэг ч юм уу. Тэрийг нэг очиод нэг асуугаад гаач гэдэг ч юм уу те. Тэрийг ингээд очиод асуугаад ингээд цаг гаргаад ингэхээр нөгөө нэг манд мэддий нөгөө ажил өдөр болгон ажил гэдэг бүх юм нөгөө скежлийн дагуу явдаг улсууд ч айгүй хэцүү. Манай Монгол шиг ингээд гараад бүрээс хидтэй байна гэдэг ч юм уу те. Ингээд харцдаг ч гэдэг ч юм уу. Япон машин хидтэй байна. Эсвэл тим юм хидтэй байна. Японы ийм брендийн ийм гоо сайхны бараа байдаг. Тэр хидтэй байна гэдэг ч юм уу. Ингээд нэг тийм айгу амархан юм шиг айгу манайхан тэгж асуудаг байхгүй. Тэр чинь болгоо тэрийг судлахын тулд метронд суугаад хамгийн багадаа 20 км явхад
40-50 минут зарцуулаад нөгөө газар руугаа 5 минут алхаад те зөв ярьж байна буруу юу. Ингээд аялж байгаа хүн яг ингээд тийм зарцуулаад буцаагаад нөгөө метрондоо суугаад инхлээр чинь хамгийн багадаа 3-4 цаг гэдэг чинь бол асар их цаг үстэй. Яг аль цагийг гаргах. Тэгэхээр чинь харин тэр ерөөсөө ийм баггүй. Тэгэл за ингээд амар олон жил холбогдоогүй байжснаа гинт яриад за өгшин чинь одоо очлоо шүү дээ. Тусах юм байгаа зтэй. Машинаар тосчих юм байгаа зтэй гэдэг нөгөө монголоороо бодоод идэг. Тэгэхэд чинь нөгөө энд чинь машинтай хүн гэдэг чинь ер нь их хэцүү. Тэгээ дээрэс нь онгоцны буудлын руу явхад талдаа их чинь 70-аас 80 км явна. Бүхэл бүтэн хүний тэр хүний амьд одоо юу гэж нэг өдрийн одоо ажиллах цаг гэдэг ч юм уу те. Дээрээс нь тэгэл одоо очихын тулд чинь метроны мөнгө өөр метроны бензин тос хурдны зам гэл ингээд цаг зав гэл бүх юмаа ингээд яадаг болохоор тийм бол одоо яг үгт чинь Монголд байгаа шиг тийм бодож байгаа шиг амар зүйл байдаг шүү. Тэгэхээр тэрийг нь бас хэрвээ чадахгүйгээ хэлсэн бол манайх бас нэг ойлгоод өгчээсэй. Тийм асуудал. Энэ ингээд ийм гадаад очоод ингэсэн чи одоо ийм жоохон сонирн болчих гэдэг ч юм уу те. Тийм юмнууд манай Монгол. Яах вэ чи очоод ингэчихэд яах вэ гэдэг ч юм уу. Тэр хүний амьдралаар амьдрыг бол тэр хүний те яг шүүгээд яхад хэцүү шүү дээ. Тэгэхээр энэ чинь гадаад байгаа залуучууд тэр тусмаа айгүй хэцүү байдаг. Тэрэн дээр тэр талаас нь их ойлгоод өгөөсэй л гэж боддог. Яг зөв. Тэгээд ингээд одоо ирээд ингэсэн чинь би ч одоо битүү Прүсний оронд ирлээ гэж бодлоо. Prius одоо зөв хэлж байна уу? Prius л гэдэг. Prius-ийн оронд одоо үйлдвэрлэгч оронд ирлээ гэдгсэн чинь Land 200 те. Land оч харсангүй. Ганц нэг харуулж харсан, араагүй биш. Харсан. Тэнгүүд амар сонио харагддаг юм байлээ бүрстэй. Тэмээ шиг харагддаг юм байлээ. А Prius бол үнэхээр бас үнэхээр байхгүй юм байна. Цөөх юм байна. За байж байгаа нь Prius 20 бол үнэхээр олж хараагүй. Prius 40-ыг нэг олж харсан. Нэг 2-ыг л олж харсан. Яагаад эдгээр Prius-ээ ундгүй юм? Гэхдээ одоо тэгээд нэг ёсны эн чинь нөгөө нэг Япончууд нөгөө хэрэглээндээ зориулж одоо юу ч хамгийн одоо Токиогийн зам их жижигхэн тий тэгэхээр их Prius-нээс илүү жижиг машин хэрэглэдэг гэдэг ч юм уу тий зам жижиг лаан унахаар одоо юу ч зарим зогсоол руу ороход хэцүү байдаг гэрлүү нь ороход хэцүү байдаг ч юм уу тэрнээсээ шалтгаалаад ингээд Prius-ээс жижигхэн машин унах ч юм уу тий лаанднаас жижиг машиныг илүү ундаг Jeep бол ерөнхийдөө их ховор ундаг тий хэрэглээд хэцүү шүү дээ тэр чинь ягаад гэвэл зогсоол нь олдохгүй хэцүү дээрээс нь жижигхэн машин Токио дотор жижигхэн машины цагийн зогсоолууд ихтэй ланд манд ингээд ч юм уу тийм том Jeep мэд унчих юм бол зогсоол нь олдсон багтаа гэдэг. Тэгэхээр яг ингээд нөгөө нэг тэрийг хэрэглэхээр өөрийнх нь амьдрал амар юу болчихж байгаа байхгүй тогтохтой биш болчихж байгаа байхгүй тийм тэгэхээр яг өөрийнхөө амьдралдаа тийм жижиг зүйлсийг л ерөнхийдөө ингээд хэрэглээ заншсан гэх юм уу тийм тэрнээсгүй бензиний мөнгөгүй ээжээ ч юм уу юуны мөнгөгүй ээжээ машин аваад ч юм уу хамаг юмаа тавьж туугаад Jeep авч ундаг гэдэг ч юм уу тийм тэр чинь бол энэ манай Японд яг сонь ойлгохгүй зүйл шүү дээ. Яг өөртөө тухтай байх хэрэглээгээ хангаж байгаа гэдэг зүйлийг л нэгдүгээр тавьдаг. Тэрнээс хин нэгэнд лаг харагдах. Өмсөн зүснээрээ ялгарх гэдэг тархины тураал биш тийм үү? Уйбуур шодрог хэлмээр санагддаг. Яг үндэ дэлхийн нийт өөрөө асар олон юм үйлдвэрлэгдэг. Бидний л мэддэг хэдэл брэнд байгаа шүү дээ үндэ. Тэрнээс лаг брэндүүд зөндөө байна. Дээрээс нь энэ Япончууд болонгоор гадны брэндхээс илүү үнснийхээ үйлдвэрлэлийг үнэхээр дэмждэг ард түмэн харагдчихээн. Метронд бол дийлэгтэй залуучууд нь ч гэсэн үнсний үйлдвэрлэлийг дэмждэг юм байна. Тэгээд үнсний үйлдвэрлэл нь үнэхээр чанартай юм. Тэгэхээр Японд дотроо ч гэсэн тийм гадаад ч тийм байхгүй юм бол. Одоо манай Монголд байгаа Япончууд хүртэл тийм шүү дээ. Ямар нэг юм хийлээ Япон хүний за жишээ нэг Монголд гоё ивент зохиолоод дараа нь тарангуудаа шууд Япон ресторан руу очиж. Япон хүн нийцтэй Япон ресторан руу очиж. Жишээ нь бид нар бол ийм ямар нэг юм боллоо дууслаа Монгол хоолны газар очдог ч юм уу. Монгол караоке очдог ч юм уу тий. Аль болох бие биенийгээ ингээд дэмж нэг тийм тэр айгүйх бид нар ингээд дутагдаад байдаг юм шиг санагдсан. Тэгэхээр эн чинь нөгөө маш олон залуучууд хөдөлмөрлөж байгаа тий. Тэгээд ингээд нэгнийгээ ингээд дэмжээ явна гэдгийг бол яг хөө би бол бас Японоос ус тэр талаар бас их суралцж байгаа гэж боддог. Бид нар бол тэгэл янз бүрийн болно. Нэгнийх нь ямар нэгэн байдлаар төрсөн өдөр юу ч хийдэг чинь те. Эсвэл бид нар ингээд шинэ жил мөлийн хийх мэхээр болох юм бол ингээд
аль болох Монгол газар ингээд хэрэглэх гээд байдаг. Яг үнэхээр бас болчихгүй бол яхаа өөр газар яам л та. Тэгээ аль болох л гэдэг тийм аль болох л гэдэг чадхаараа л Тэр чинь л одоо зөв соёл тийм. Нэггүй нэг нэгнийхээ бизнесийг булгах ч гэдэг ч юм уу те. Тим юм бол одоо юм бол муухай шүү дээ. Тэ хүний газар бас. Тэгж. За баярлалаа. За ястаг үлээ цаг гаргаад ирээд ингээд яг энд одоо 15 жилийн амьдралынхаа туршлага тий. Тэгээд ерөнхийдөө нийгмийн ялгаа соёлын талаар үнэтэй зөвлөгөө өглөө. Энэ бол маш том зөвлөгөө. Энийг ингэж гоё нээлттэй хийж өгч байгаа ч л одоо маш их одоо тусдын энээс илүү том одоо туршлагын үг сонсдог гэдэг бол одоо одоо үнээр үнэлэх боломж байхгүй. Ингээд цагаа гаргаад ирсэн. Маш их баярлалаа. Золоод хоёртоо маш их баярлалаа. Зүгээр. Та бүхнийг ирсэн баярлалаа. За баярлалаа. За.